сонсч үзэх танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 8 дугаар сарын 30-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ Зандаа, найруулагчаар Гамболдын ангар нар айлж байгаа. За багуудын мэндүргээ Зандаа. За өдрийн мэнд гэрлээ. Баярлалаа. Тэр нэвтрүүлгийн ангар айлгчаар бид Монголын ирээдүйг өөрчлөх нэг төмөн инженерийг бэлдэж байна. Pinecone Academy за мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь учир тагнасан био брэнд буюу элэгний нухшин хамтран айлж байгаа. Баярлалаа. За хавар гэрлээ тэр ярьж хаад үдээ ачир группийн гишүүдийн тоог 12 сарын 31 гэхэд 200 мянга хүрэх болов гэхэд нэг л аим маш хол сонсогдчихсан. Гэхдээ хоёулаа зүгээр бүр ингээд санаанд оромго тоо тавьж үзээгээд 300 мянган гишүүнтэй болно гэсэн зорилго тавьж байгаад үнэхээр бүтэхгүй юм шиг санагдчихсан. Яг өнөөдрийн байдлаар 12 сарын 31 бол хаач байсан. Гэхдээ маа гишүүдийн тоо 190 мянга нэг зуулчих. Оо. Бараг 200 болоод одоо тийм 10 мянга. За тэгэхээр үдээ ачир групп төр маань юм гоё уралдаан зарсан ба. Үндэсний брэнд бол Лавша брэнд маань ингээд хандаа баярлаа гэдэг хаштагтайгаар ингээд хандаа болон гэр бүлдээ тохиолдсон хөгжилтэй явдлуудыг бичээрэй гэдэг уралдаан байгаа. Нэгдүгээрээр 300 мянган төгрөг бэлнээр, хоёрдугаараар 200 мянга, гуравдугаараар 100 мянган төгрөг нэмэх нь Лавша брэндийн одоо гарын бэлгээ өгнө. Тэгэхээр манайхан идэвхтэй оролцоороо ирэх нэгдэх өдөр гэхэд энэ уралдааны дүн гарнаа. За 7 хоногийн турш үргэлжилж байгаа. Тэгээд 8 сарын 28-ны даваагаар эхэлсэн гэхэд маш идэвхтэй манайхан ер нь бол бичээд эхэлсэн байгаа тийм ээ. За эхлэх байлаа. За тэгээ. За пүрв давг гэдэг маа сонсох залуугийн постэр эхэлж байна. Энэ минь бүр багын найз. За. Бүр нөгөө одоо зэрэгэлдээ байрна. За компани байгуулалт удаагүй гинэ. 2013 онд юм нэг компани байгуулсан. За. Нилээ том ажил авсныг ч хэлхөө юм үзээгүй юм шиг үнтэй хувц аваал. Моннисоос бүр цоошин патрол авсан юм байна. Тэгээ цагаан сар төгөөд хамаатан садангийнх нараараа орох төлөвлөгөөтэй нөгөө гой машинтай гой үнтэй хувцтай. Амьдралтаа хизээч өмсч үзээгүй нөгөө үнтэй хувцснууд авсан. Шиний нэгний өглөөний нарыг хиймрийн овоон дээрээс харах санаатай. Бүх үнтэй хувцаа өмсөөл таг харанхуй үүрээр олон хүн дагаал матсан гинэ. За. Сайн дайч нэ гой хувцастай фэйсбүүкийн зурагтай болно гэж тооцоолоо. Заавуулын бил эхлээл өнөө үнтэй гутлаа хөлдөө өгөлтөл канки цаашаа гинэ. Хамраараа бүр хидж хатгаж онов. Хүмүүсийн 30 минут гардаг газар буцаж гуулгасаар бараг 4 удаа авирах хэмжээний газар туулан байж арай гэж хэдэн цагийн дараа гарлаа. Нар уулын цаанаас цухав үгүй хүмүүс уугаалал сүү архиа өргөд эхэлт юм байна. Нөгөө мөн үнтэй авсан булган захтай дээлэг маань мэлааж гарлаа шүү. Утсаараа селфи хийх гэтлээ бурхан минь яг хогийн гайрыг чинь царайд. Замдаа хит гуулгаж унсныг хэлэхүү нүүр гэж халтаасан юм. Хүмүүсийн сүү архины өргөлд мэлагдаад өнөө шин нэхий хар өнгөтэйг байсныг хэлэхүү. Яг 101 гөлөг хүүгэлтийн кино Далматын шиг цагаан цогор болсон. Дээш авирахтаа их цаг хугацааг зарцуулныг хэлэхүү. Хөлөрсөндөө үс сэгсэйцэн. Үнтэй гутлын гол брендийн лого Дугласынх нь дээ үсг нь хад чулуунд үрэгдээд алга болоод нэг онгорхой нүх үлдсэн байна. Бас болоогүй доошо 2 канкитаа хурц ирмэгтэй хадаар шинэ өмд нөгөө бөксөөрөө нэдэрсэрээд нохоо хүлжсэн юм шиг нүл цус нүж болоод бүр газарцсан гинэ. Яана. Өгцөн хүмүүс бодаа. Ямар амир вэ? Яг тэгээ аминдаа хайртай хүн чинь тэр огцон муулын оройгоос өгчгүй гэж гуулгахдаа бөксөөрөө сууж нөгөө хурдаа сааж байгаа ухаантай. Одоо ч тэр нөгөө бөксөнд нь тэр сориун байгаа гинэ. Одоо Европын нөгөө хасах 15-20 градусын хүйтний гутал манай хасах 30-т бол 2 хүлгүү болох юм байлээ. Ингээд ганц цагаан сараар гоёх гэсэн биш. Хувцасчгүй, гуталчгүй бүх дүүрэнд сорив. Тэр жил ээжийн морин жолооч хийснийг хэлэхөө. Нэг айлд батаараа бууз хүлээж 1 цаг болно. Тэр хооронд сандал дээр суусан би нэг цаашаа сууж үзээд л бүх сүндүртэй. Өвдснөөсөө болоод бүр шээс тусаахнэ. Тэгсэн чинь гэсэн хүнд муугаа үзүүлэхгүй гэчээр дотроо яолоостай. Нилийн хитэн айлаар орсны дараа ээж бүр бухимдаж гарлаа. Айл амтнд тухтаа суулгачгүй муухай царай гаргачаад яачаад байгаа бүр новш минь гэсэн гэнэ. Би бүр шокод ороод. Тэр нь ээжийн баг хизээч хэлж байгаа үг юм байл та. Ингээд тэр жилийн цагаан сарын ээжээс банк хүртэж голсон муу хуучин хувцастайгаа сар шинэ сайхан угцсан даа гэнэ. Яа, суул руу авирах чинь айгүй туршлага шаарддаг юм билэ. Тэгээд одоо тэр гутал мутландаа тэр нэмэлтээр хадаас мадаас авч гарахгүй бол ёстой эвгүй мэл шүү дээ ер нь бол. За, төгс хайр гэдэг сонсогч их бүсгийн хандаа баярлаа. Пост байна.
За би гэдэг хүн 2014 оны хавар нөхөртөгөө танилцаж байлаа. Нөхрөө минь зураг зурах дуртай, оюутан, би ч бас оюутан. Хоёулаа танилцаад сургуулаад өгсөд хурмаа игээд 3 хөөх хүүхдийн аав ээж болсон байна. Манай нөхөр их даруухан, арх тамхи хэрэгэлдэггүй, бас их ичимхий, жаахан юм ярихаар л улаачдаг тийм залуу байлаа. Би ядаж байхад амар шоочоо, нөгөөхөө их цаашлуулна. 20 болдгоо 20 насн дээр анх танилцаж байлаа. Би ч анхны найз охин нь, хайр нь, эхнэр нь болсон юм да. Анх бүжиг зааж өгөөд багшаа гэж байгаад найзаа олоод сүүлдээ хайраа ханаа болоод л амьдарч байна гинэ. Би гэдэг хүн чинь шоколадч хайлуулж өгч чадаагүй байхад нөхөр маань их романтика, шоколадн дээр зурж өгнө. Янз янзын гоё хөвгтэй захиа бичиж өгнө. Тэгээд уяраасаар агаад аваад суусан. За би жирэмсэн болоод төрөн төрлөө нөхрөө дагаад л ажиллаа хийгээд л яваад исэн. Нөхрөө дээр хамтдаа зургийн ажил хийдэг байсан. Зураач гэр бүл гинэ. Ямар гоё юм. Нөхөр үлдчихэлдээ чи ядарчлаа штэ гэдэл би зүгээрээ гэдэл амар гүргэрэлтэй хэр баргийн өвдөлтөнд ёо гэдгөө яг төрхийн өмнө нөхөртөөгөө гимтлийн эмнэлгийн хүүхдийн дасгийг бүрэн тохижуулж өгөх юм сайн үлсийн аяны одоо нэг ханан дээр зураг зурах ажлыг хариуцаж аваад 2 хоног өстө амар ачаалтаа ажилласан гинэ. Тэгээ сайн дурын хүмүүсээ хариуцаад ажлаадаа зохицуулаад дээш доошоо гүгээд би өөрөө нэг том тэгээгүй бол нөгөө амар том гидсэн бол одоо нэг тийм амар том байгаагүй юм байл та. Амар хөнгөш ингээ жирэмсэн биш юм шиг л гүгээдсэн. Тэндээс хүмүүс бүр гайхаал пэгээл би хинэггүй жаахан доошлоод явж чадахгүй болоод өвдөхөр нь сойлт олж зүгээл дээшлүүлээл гүгээдсэн чинь дуншаад байсан бэлээ гинэ. Анхан дөрөвч мэдгүй л байл л штэ. Эхний 4 өдөр шөнө 4 цаг хүртэл ажиллаа дараагийн өдөр цуг юм хийж байгаа хүмүүс эмнэлгийнх нь хөөгдөөд гэртээ нөхрөөрөө өргүүлээд үлдсэн. Чи арай хэвтрлээ яв гэд. Тэгээд нөхөр буцаж яваад би унтаж байсан чинь базлаад ах шиг болохоор нь доошолжоод өвдөд байгаах арай болоогүй байгаа штэ гээл бүксэнд ороод дэр тавиал унтаад исэн гинэ. Тэгсэн бүр ойртоод унтаж чадхаа байгаад байна. Тэгээд нөхөрлөгөө залгасан ирж байна л гэж байна. Фэйсээс хүмүүсийн бичсэн юмнаас ингээд базлалт ингээд нөх химждэг ап болоод минутаа хараад л хөвтөд байла. 5-аас 7 минут байна. Тоочгүй хөвтөөл байла. Нөхөр хөөрхий шүн ирээд би юм хэлээг унтаад өглөө. Тэгсэн яг тогтмол базалж байна. Тэгээд нөхөртөө базлаад авшгүй байна. Би 0 ороод ирэх гэсэн. Гэрийн дэлгүүхээр нь байж бай димээ сандрах чинь гээд 0 орсон. Яа харахгүй өвдөлт. Тэгсэн нөхөр яанаа төрхөн гээл сандраад ээж гээл сэрэж дим. Би ч 50 бай юу сүртэй юм гээл хувцас өмсөөл гэртээсэн хэдийн юм нийлүүлж аваад явлаа. Явах замдаа нөхөр сандраал урсгал сөрөөл 100 айлаас багшин дээр түрэх замаа олохгүй их сандарсан да. Тэгээ эмнэлэгт очиод 2 уруу нэгдсэн байна. Ургийн бичлэлт хийлгээд үүрээр 5 цагт эмчж яах юм идэт дахиад бичлэлт хийгээд нөхрөө идэх юмд явуулсан. Тэгсэн бичээ авсан хэрнээ эмнэлэг дээр ирсэн чи байхгүй гэдгийн яасан бүү мэдгээд хайгаад байхгүй. Тэгээ яарч байхад мартамхан юм бэ гэж загнуулаад буцаал гарсан. Тэгэл би анхан дөрөвч өвдөлтөө мэдгүй энээс илүү өвдөх байх гэж гүрээсээр агаад гол өвдөлтөө даваад төрсөн байсан шүү дээ. Гүргэр нөхөр энтэй. Бүр амар сүртэй өвдөн гэж боддог. Уул сүртэй өвдсөн юм байна. Тэгээд төрчлөө гэсэн нөхөр уйлаад, ээж уйлаад бөө юм болсон байна лээ. Нөхөр охинтой болоогээ баярлаад хэдэн өдөр уйлсан. Эмнэлэг дээр ир надтай уулзахтаа уйлаад, гэртээ хэлсэн чинь тэрвэрч уйлаад, охиныхоо зургийг харж уйлаад. Нэг хөөрхөн гинэ. Ийм л уйхан нүгэртэй хүндээ гэртээ ирэхэд хөөрхөн юм бэлдсэн байсан. Би төрөөд охиныхоо царайг хараг байхад аваад явсан болохоор солигдчихгүй дээ гэд амар айсан. Охиныг надад аваад ирсэн чи яг аав. Тэгээд үлгээг нь задлсан чи миний хүүхд биш гिचгүй гэсэн шиг миний мойног хурууг дуурайсан байсан. Одоо 3 хүүхд минь гуруулаа юм хуруутай. Сайн өвлүүлж байгаа юм да. Одоо 3 хүүхдийн аав ээж хамтдаа мөрөөдлөө бүтээлцээд л амьдарч байна да. Сахилгагүй яриа их нэртэй болсных ичимхий даруу арай гэр дуу гаргадаг байсан залуу чинь хэл амтаа олсон. Бас гэрээр дүүрэн аавын канонцоо уйлбрууд аавыг бол уйрааж яана гинэ. Өстой гоё гэр. Хөөх юм бэ те. За гэр бүл наад жарлавсэ. За. За дорч пүрэг гэдэг сонсог залаа. 2002 онд одоо 21 жилийн өмнө байна шүү дээ. Их сургууль сурдаг байсан байна. За. Эдийн засгийн онол хичээлийг жаахан аялагтай ярьдаг тийм бүрээд багш заадаг байсан байна л. За. Нэг өглөө за бие даалтуудаа хамгаалаарай гэж байна. Би нөгөө бие даалт өгсөний ч таг марчиж. Тэгсэн ангийн охин ганцаараа хийсэн гэхэр нь найзынх нь нэрийг хамт бичээд өгчих гэж хэлээд нэрээ бичүүлээд хураалгацсан байна. Тэгтэл ээлжээр нэрс дуудаад бид хоёрын ээлж болоод асуугдлаа. Ангийн охин хийсэн бие даалтаа дуржигт л яриа л байна. Багш за одоо чи хариулж өгөөд над руу харж байгаад том компаниудад түүцэх хэрэгтэй гэсэн гинэ. За. Тэгэхээр дотроо том компаниудад түүцээр явах гэдэг юм бол хэрэггүй гэж хариулж байгаа юм. Багш яагаад гэж байна. Би ч хэлэг үггүй зогсож байсан чинь багш ер нь чи нөхөр минь түүц гэж ер нь мэдэж гин бол гэлээ. Тэгэхээр мэднэ л гэлээ. Тэгээ юу юм хариулаач гэхээр нь түргэн үйлчлэгээний цэг гэж хэлсэн.
Тэгсэн ангиара пир бар болоод бөө инээдэм. Тэгсэн багш юу солиор да новшвэ чийчихнэ гэд. Хүнлэгээ шууд тавьсан гинэ. Надаас нөгөө тууз гэж юу вэ гэж асуусан мэл. Төлөөлөө өдөрс зөвл тэрийг түүз гэж сонсоод. Би энэ ойлгож асуугаад энэ дүрээдээ суугаад байл та. Тууз гэн түүз. Яа. За дараагийнх нь уран санаа гэдэг сонсогчсгээ үйлчлэлтэй дөхөн. Тэр нэг жил гадаад хальт яваад ирэхдээ дэлб өсөрсөн юм ирвэ. Явхад очиод юм үзээгүй юм шиг идэж өгсөн юм чи. Эмэгтэй хүний хувьд 10 кг юм гэдэг амар тоош гинэ багтар байна. 10 кг. Явхаас өмнө сургуулийнхаа нэг залуутай нэг ч уулзаагүй хэрнээ ингээд нэлээ хөрхөн чаталдаг гэсэн гинэ. Бас очиод ч чатлаастай. Нөгөөх маань манийгаа сургууль дээр хэд тарсан юм шиг байна. Тэгээд ирэхээр ч уулзсан энэ төргээл сүрхий. Би ч таргалсандаа ичээд очих өдрөө хэлж чадахгүй нуучглаа. Бас болоогүй очиод турчих юм чинь турчсныхаа дараа ирчихлээ гэд уулзнаа гэдэг санаа төрөөд очих өдрөө таг чиг нуугаад баримжаач авахгүй чатлаа л. Мэдээж надаас асууна. Би ч сюрприз энтер гэж аргалаа л. Тэгээд очлоо доо нэх бүдүү юм байж өөртөө майр ихтгэлтэй тод юм өмсөөл хичээлдээ очсон гинэ. Нөгөөхөөсөө бас нуугдаастай. Тэгсэн миний нэг хорон найз намайг чатлдгийг уулзахгүй байгаа ч мэдсэн ирнэ. Нөгөөхтэй чинь хамт нэг хичээл дээр сууж байхдаа өө нөгөөх чи ирчихсэн штэ уулзахгүй тэнд байгаа. Би одоо очих гэж байна. Чи хамт явах уу гэд над дээр пал идэл давуулаад ирд юм да. Би мэдээчгүй. За өнгөрсөн би ч зүгтах газаргүй шууд нүүрэлдээд пиндитли улаагаад гинэ нэг худлаа сайн уу гэл гар мараа өгөөд урдаас нэг сүрхий юм ярихгүй инээгээл би бүр ичээд за наваг амар бүдүүн гэж бодож байгаа юм байна. Би яг чигсэн гургалдаа шиг харагдаж байгаа. Эсвэл чигсэн авгалдаа. Намайг зургнаас шал өөр юм байна гэж бодож байгаа. Энэ яг салнаа надаас битээр бүдэхгүй л байсан юм байна. За анх удаа уулзаж байгаа юм чи. Одоо ингээ болчихъя дөө. Өөр хүн олдно. Тэгтээ бүдүүн гэж хайж байгаа бол маа шүү. Тураад урдуур нь мис алхнаа. Ер нь энэ хин юм энэ ялстаа нэрэ. Бүр дүрдээ хараад бодол минь явж өгсөн. Тэгсэн уг нь ийм тод ягаа юм өмсчихсэн байхад би яагаад олж хараагүй юм бол гэж л бодсон юм бэ лээ гинэ. Тэгээ би дараа нь 10 кг турсан байд юм а. Нөгөөх маань намайг бүдүүнгээ салаагүй. Чи гадаад яваад жаах өөр болсон юм уу гэсэн шүү юм яриад л хөөрхий. 10 кг-ийн өөрчлөлтийг бол олж хараагүй цаа чинь. Ир хүн чинь цагаа тулгаар царай нэг хартгүй юм байлээ штэ. Манусэлж эндээ бүр тэгтлээ санаа зовоод авахгүй юу. Тэрнтэйгээ тэгээд одоо 10 гаруй жил амьдраад 3 сайхан хүүхдүүдийн ээж ав болоод хамтдаа бүдүүрсэн гинэ. Бас л анзаар өглөө байгаа хэрэгтэй гэж. Тэгээд намайг турна гэхээр л угаасаа ийм байсан юм байж л гэдэг. Хөөрхий эмэгтэйчүүд энэ чинь мөнхийн баригдахгүй өсөлттэй гинэ. Энэ ясна амьдралд ойрхон сэдв. Яа. Хүн болгон тохиолдог юм уу? Бичээд их ингэж. За хоёул амтраа хэлэгчтэй танилцуулаад цааш өргөлөөлье. Ламдраа хотод 11 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн амтраа хэлэгчээр хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь Био брэнд хамтраа хэлж байгаа. За очир дагинсын одоо илгэний нухч байгаа штэ тийм ээ. За очир дагинс гэдэг энийг би архин дахин ярих дуртай шалтгаан надад гой санагдаад тийм манай цэгийг яг очиж үтсэн гэсэн үйлдвэр дээр нь тэгэхэд энэ ямар нэг хүнсний үйлдвэр дээр биш бүр ингээд бүр Европын ингээд шилдэг эрүүл мэндийн лабораторид очсон юм шиг санагдсан гэж хүн болгон л амар үнэхээр тэнд ариун цэврэгтэй төх сагсан нэг ажилт нэхэд өдөрт 3 удаа заавал хувцас солидог гэдэг ч юм уу. Энэ болгоноос сонсоод би үнэхээр вау л гэж амж. Яг бол эрүүл ах уу гэдэг бол тий одоо хоол хүнсний үед бид нар өчнөө сонголтоход одоо бид нар эрүүл ах ууг сонгох нэг ч чухал шүү дээ. Яг үнэ. За тэгээд энгийн болон ногоон сонгонтой халуун ногоотой амтч хинжүүтэй гэсэн юм дөрвөн төрөлтэй байгаа. Тэгээд ер нь бол үндсэн орц найрлага нь үхрээлэг, хамах, үг давс, амтлагч орсон байгаа. За тэгээд одоо эдний бас надад бол таалагддаг юм савлгаан айгу таалагддаг. Мэдээж би бүр мөөгөөс ингэж асуусан байхгүй. Чи мөгийн нэг ийм савта илгэний нухшиг ганцаар ядаж барах үсч мөгийг бол барахгүй гэж хэлээ. Тэгээ би бол яг ингээд хоёр талхан дээр тусалхан дээр тавьж идэл тэгэл цадчдаг байхгүй юу. Тэгээ цаана ингээ үлдэхээр нөгөө хэрвээ шатдаг махдаг байсан бол ингээ хатчдаг шүү дээ ингээ гаргаад ирчихээр. Тэгээ энэ болохоор яг ингээ нөгөө одоо сийг шиг, маасар шиг ингээ таглаатаа савлгаатай учраас таглаал тавьчихна. Тийм хатаж матахгүй энэ аягүй таалагддаг. Тэгээ энэ савлгаа нь болохоор юу юм бэ лээ л те 2020 оноос энэ Био брендийг Германы нөгөө Мульвак гэдэг бүрэн автомат сав баглаа буудлын төгс шийдлэр энэ яг орчин үеийн хэрэглээнд нийцсэн юм шин савлгаатаар үйлдвэрлэж эхэлсэн байгаа. За тэгээд мэдээж бүх одоо Улаанбаатарт бол орон нутгийн хүнсний дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 76 тэг 75 30 гэдэг дугаараас аваарай. 76 тэг 75 30 за мөн очир дагинс гэж нийлүүлж бичээд Facebook пэйж рүү орох боломжтой байгаа.
ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь Очир Дагинсын био брэнд хамтран аялагч байна. Баярлалаа. За тэгэхээр био брэнд гэдгийг л авах юм байна шүү дээ. Би нэг Очир Дагинс гэдэг үг хайхаас илүү тэгээ био брэнд. Очир Дагинс чинь угаасаа хям ям дээр ч гэсэн од гэдэг бичгтэй байгаа. Ер нь бол. За. За чиний хөө миний хөө. За. Алтаа гэд сонсогч бүсгүй маань. Хандаа баярлаа гинэ. Манай хүүхдүүд их сонио. Хүүч байсан, охинч байсан, аав гээл. Яг аваасаа гарсан хэвээр яг сүйд болд юм байна. Үе нэрээ юу вэ? Би түрүүсийнх нь мөн билүү гэж бодогдтол сонь үүлийг гаргана. Ааваа гэж өөлнө, аав гэж хэлд орно. Цочгтой хүртэл ааваа гэж цочдөг гинэ. Ээж бол огчхол биш. Хоол идэн ааваараа халбагдуулна. Хувцаа ааваараа өмсүүлнэ. Нүрээ ааваараа угаалгана. Үсээ ааваараа савнуулна. Цэцэрлэгтээ зөвхөн ааваараа л хүргүүлнэ. Нойл явсан ч аавгаа дагуулж явна. Шүн мөөмө хөхүүлсэн ч аав нь яг хажууд сууж ах хэвээр тэгжиж хөхүүлнэ. За. Өөсөн ч аав нь бүүгэлж ундуулна. Би бүр ганц шүн босож хүүхэд авч үзээгүй. Тэр бүвэл аав нь 100-ны сар ингээд хөдөө хэрээр морь уяад удаан хугацаар явсан ч гэсэн нөгөө дайхан ахуулаагүй жоох охин бол дагаал намираад өгдөг гэж бодохгүй гинэ. За супер юм бэ аав бол. За тэгээ надад албан ажиллаар аймаг хот гээд явц суух ажил их гарна. Тэр болгонд хүүхдгүн шиг явдаг. Манай ажлынхан ч чам шиг хүүхдээ чирэхгүй бүр амар авч үзэх юмсан гэдэг байлаа. Ганц удаа зөвлөгөөнд явахдаа илмаар бага охиноо авч явах гээд эмээ өөдөө нуулзуулаад ирээгээд хантайгаа ярилцаад явах гэсэн чинь байхгүй нөгөө охин маань. Үгүй би аавтайгаа уулдна тэгэл бүр дуун тэнгэрт нэг хадаал газарт нэг хадаад бүр цамж гарсан гинэ. За тэгээд нөө стана машин дүүрэн хүмүүсийн ирүүн бүгдээр гайхацсан. Охин бит хоёр л ээлжилж хараал. Ээжигээ дагаад өөлдөг хүүхэд харснаас аавтайгаа үүлдэн гэж өөлдөг хүүхэд хараагүй хүмүүс чинь бүр гайх нь аргагүй. Зарим бүр охиныг өрөвцөн харцаар харангуйтаа намааг болохоор янз харцаа ширтэл. Хэдэн жил багшийн ажил хийсэн хүн болохоор би ч гэсэн тэр харцнаас нь шууд энэ хүүхэн ч хүүхдтэйг шооддаг хүн байна да гэж бодож байгааг нь ёстой нэг төгдөрлөг уншиж байгаа юм чинь. Бүр арын суудал сууж байсан залуу арсыг хуулдаг шинжтэй дэгэ гэсэн сэжиг бүхий харцаар нав хараад байгаа. Йоо би ч нөөрэ бүр алгадуулж үзээгүй өссөн хүн болохоор хүүхэд зодож занчих шоодохыг бол огт мэдэхгүй. Бодхоос ч айдаг хүн байхгүй юу. Тэгсэн жолооч ахын хөлс нь бүр цутгацсан. Яах вэ ахын дүү? Яана ахын дүү? Хүүхэд зөнтэй байдаг юм аа. Замд ямар нэгэн муу юм болох гээд байгаа юм болов? Явах уу болох уу ерөөсөө энэ төр гээл бүр. Маргааш нь ажилдаа хүмүүс чинь явахгүй болохгүй штэ. Тэгж гэртээ буцаж ороод охиныг хажуугийн дэлгүүрлүүж ихэрэнд явсаа яваар аав нь өөр тийш явахар болов. Ингээд аав нь байхгүй яваар унаандаа суувал зүгээр явж таарна гэд тим төлгөө босруулад машин суусан хүмүүс зөвлөдөж гарч ийн. Нэг өөртөө дөр машин суусан хүмүүс нь өөртөө бүр зөвлөгөө өгч байна. За тэгээд төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явж байсан чинь яг машин суух болтол 4 мөчөө саваад газар тэрийг онцлаа. Аав алга байна. Үгүй би аавтаа үлдэн гэл. Аавгаал машин суусан гэж бодсон юм шиг байна тэр бол. Машинаас нэг хүн бууж ирээд бүр надтай хамжаад дамжлаад хүчээр суулаа. Машин ч хөдлөлөө. Жоох явж байгаад гайг болчихгүй гэж бодсон чинь бүр санснаар болдгоо хорвоо гэж. Явж байгаа машин дотор чарлж байсан хүүхдийн дуу бүр хідэн гудамны цаан сонсогдож байсан болохоор аав нь тэссэнгүү гэж хэлээд араас гүйж төрүүлж ирээд буцаагаад аав явчихлаа. Бас болоогүй манай хүн өөрөө бас уйлчихсан ирсэн. Аав нь. Аав охин хоёр бүр машинаас буухтаа тэрвэрлдэж өгөөлээ. Тэрийг нь харсан нэг настай ихс дагаж өгөөлээ. Сая л нэг амьсгаа авсан би бас дагаж өгөөлээ. Тэгсэн хүмүүсийн ихэнх нь сэмхэн нулимсаа бүр арчиж нус мусаа татаад бүр өөл юм байл юм бол. Чи ноцааш. Цаг хугацаа чурд юм да. Тэр цагаас хойш 3 жил өнгөрчээ. Ихнэрээ гээд инэрлийн дээд нь үрсээ хайрлаж халамжлах байдаг юм гинэлээ. Чамдаан баярлаа гинэ. Йоо ямар тэнгэрлэг орших юм бэ ч одоо тий. За Азаа гэдэг сонсогч үсгийн хандаа баярлаа пост. Манай нөхөр бид хоёр анх 10 дугаар ангида танилцсан. Би 16-тай, нөхөр маань 17 настай байсан. Тэр үед үеийнхэн маань Facebook дөнгөж ашиглаж эхлээд Tetris тоглоод трийг далимдуулж хоорондоо танилцаж дотносоод сошиал чинь ястай эрэг байдаг гэсэн гинэ. Хизээ хинэн найзын өсөлт явуулаад найзууд болсон юм бүү мэд. Нэг өдөр муужаал гэсэн хаягнаас хай танилцъя гэж чат ирж байна шүү. Би ч хариу бичдгүү чи уншчихаад л яваад байдаг гэсэн. Өдөр алгасгүй юм бичээ сүүлдээ дугаараа үлдээ энтер гэж шаардаад би ч энэ одоо ямар бадрангуй хүн бэ хачин нэртэй юм чин гэж бодоод бас дээр нь айгаад гэхдээ хариу бичсэн л дээ эхэндээ чи одоо хин бэ юу вэ гэж хэрүүлийн чанартай бишгэлцэж байгаад сүүлдээ дасаад татагдаад бодогдоод зүүдлэгдээд болох байсан да. Муу жаалуу. Тий. Байн гуцаар ярина. Удаан хайрцанггүй.
уулзаж үзэхээр боллоо. 2012 оны 12 сарын 12-нд миний төрсөн өдрөөр уулзахаар болоод цаг тохиров. Анх удаа ийм юм тохиолдож байгаа болохоор айгаад 3 найзаа дагуулад очлоо гинэ. Юу тэгхийн тэсэн. Гэтэл яасан байх нь тэр бас айгаад 2 найзтайгаа ирсэн. Ингээд анхны болцоо ангийн уулзалт шиг юм болов. Тэгэл нэг мэдгэд үерхэх боллоо. Би бидээ дэндүү хурдан дассан. Уулс голгондоо кино үзэн хамт алхана. Гэтэл тэр маань бүр сэлэнгэд би хотод хоол зай ингээ бит хоёрыг дэндүү их сорсондоо. Уцаар ярьж байгаад санаад байна гэхээр вагон цугаад хүрээд ирдэг. Тим романтик хүү байлаа да гинэ яв хөөрхийн. Уулзар дуусаад намайг гэр түргэж өгөн зөрүүлээд ээж маань унаан цуулгаж өгөн одоо бодгод их хөвгөлтэй. Уг нь тэр маань үр хангаа үнэлтэй цэлэнгët ахтайгаа амьдарч тентхийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг байсан. Аав ээж нь замын үдэд ажиллаж амьдардаг байсан. Ингэж явсаар сургуулаа төгсөж хоёулаа оюутан боллоо. Үнэндээ салж хаагцаж чаддгүй байсан да. Манай ээж аав хоёр их дургүй байсан гинэ. Аргагүй дээ хүүхдээ яагаачгүй эртнийг залуу дагаад яваад ахаар санаан зовсондоо л тэр шүү дээ. Тэрийг нь их хүн дээр хүлээж авна бит. Бид хоёрын ариун нандин гайр сэтгэлийг өвөөсөглөө. Яг солонгос кинон дээр гардаг шиг юм бодоостой. Нэг удаа нөхрийгөө ээж авруугаа замын өдрөө явахад нь дагаж явж оргоод баригдаад хамтдаа алуулж байсан түүх хүртэл байдгийм да. Одоо бодоход арай. За тэгээ гал халуун хайр сэтгэл минь үргэлжилсээ сургуулаа төгсөөд 2019 онд бяцхан охиноо үлгээдэж аваад нэг гэрт орсон доо. Яг аавда аим гэж чихтэйхэн нийлж байгаад биенийхээ хэргийг нууцаар булгана гэрт байхдаа байнга тэрвэрлдэж хэвтэн хамт тоглоно нэгэндээ хэр халдаахгүй би гэж хүн гадны хүн шиг амьдарч байна да гинэ. Уг нь тэгж төрүүлсэн үнэн л юмсан. 2023 оны авар би дахиад төрлөө. Бас яасан байх нь эдний багт нэг гишүү нэмэгдсэн гинэ. Багт нь. Одоо 6 сар хүрэх гэж байгаа хэрнээ аль хэдийн манай тал биш гэдг нь ингээ мэдэгдээд байгаа. Орой аавыгаа харахаар ингээ хөөрч баярлаад өнгөрөөл шал өөр зан гаргаж энтер 3-1 харьцаагаар би үргэлж ялагддаг. Октод ийм аттай. Германч тэднийхээ дэндүү сайн аавна. За тэгээд зовсон, зүдэрсэн, жаргасан, инээсэн, уйлсан бүх үед үргэж хамт байдаг хандаа баярлаа. Нэг их хүчлдөө түүх байхгүй ч гэсэн нөхөртөө 10 жилийн ой минь түрэх гэсэн юм аа. Хайртай шүү чамдаа гинэ. Ямар гоё юм бэ. Энэ яасан нэг гой постны ингээ уралдаан зарлж байгаа тий. За гэр бүлд нь ажирлахсэ. За хоёулаа хамтраад танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар бид Монголын ирээдүйг өөрчлөх 10,000 нэрийг бэлтэж байна. Pinecone Academy хамтран айлаж байна. За энэ академи болохоор ер нь 5 жилийн ингээ туршлагатай. Одоогоор нийтдээ энэ 5 жилийн хугацаанд 500 гаруй одоо төгсөгчтэй гэсэн үг. Тэр 500 гаруй төгсөгчт нь юугаар гэхээр нөгөө хөгжүүлэх шийдэгтэй программист болон UX, UI гэдэг одоо манайхан залуучууд бүр сайн мэднэ. Тим нөгөө дизайнерч төгсөж байгаа. Ингээд энэ 500 гаруй хүмүүсийн 85% нь багаар утгаж байгаа. Одоо ажилд орсон байгаа. Тэр 85%-ийнх нь дундад цалин багаар утгад 3 сая төгрөг байна. Ийм мундаг сургууль байгаа гэсэн үг ээ. Тэгэхэд 18 наснаас дээш англид маш богино хугацаанд тэр кодинг одоо нөгөө програм хэмжээ инженер хөгжүүлэгч бэлтгэл анги гэсэн үг тийм. Тэгээд тэр түрүүс UX, UI дизайн энэ чинь нөгөө вебсайт юм уу ингээд аппликейшны загварыг гаргадаг. Тэгэхээр ийм мэрэгчлэр эсэлт авч байгаа. Энэ хөтөлбөр нийт 8 сарын хугацаанд танхимаар хичээлнэ. Тэгээд төгсөөд хаанч ажиллах чадвартай мэрэгчлэн болж төгснө гэдэг. Манайхаар бол одоо манай төвшин юм биш үү те. Манай төвшинч амар мундаг штэ те. Төвшин шиг лаг залуучууд л төгсгөндөө те. За тэгээд ийм нэг мэдээлэл байгаа юм байна. За энэ ингээд сургууль орё гэд та ингээд юмыг гэж мэдгүй таалагдах үгүй мэдгүй. Тэгэхээр туршилтын 14 хоногийн сургалт байгаа юм байна. Харин тийм ээ. 14 хоногт ингээд туршаад үзчих юм бол юу яах нь штэ. Ингээд гоё сарагдах бол үржүүлж болох юм байна. Тийм тий. За ер нь яг үдэ нөгөө бас нэг юм хаанаас яаж эхлэхээ мэдгүй тий. Яг энэ чиглэлээр ингээд сонирхоод байгаа мó эсвэл би өөрийгөө ингээд авьяастай юу гэдгийг энэ чинь бас хүссэн үний хийчдэг юм биш те. Ер нь бол те хин дуртай нь очивол ап нээхгүй штэ те. Апын завар гарахгүй. Тэгэхээр яг ийм хүмүүс зориулаад цаг зав мөнгө хөдөлмөрийг тань хэмнэх үүднээсээ энэ туршилтын 14 хоногийн ангиг танд санал болгоод байгаа маа. Энэ айгу гоё санал ахгүй юу. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72 700 800 гэдэг дугаараас аваарай. 72 700 800. За харин хаана очиж бүртгүүлэх вэ гэхлээр яг сансрын ийм артын чанхой замынхаа нөгөө талд Сөүл бизнес төв гэж байгаа. За тэрний 3 давхарт нь одоо очиж уулзах боломжтойгаа ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за бид Монголын ирээдүйг өөрчлөх нэг түмэн буюу 10,000 инженерийг бэлдэж байна. Тэгээд Pinecone Academy хамтран аялагч байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа. За одоо дахиад минийх юм уу?
За дараа нь бас тэгэхээр ахаад чиний болчих юм байна. За энийг би унших юм байна. За тэгдэг. За тогтох намуугаа сонсож За байна. тэгдэг. 10 жилийн 7 дугаар ангиас эхэлж үерхсэн нэг хөөрхөн хөрслөг борхуу байлаа. За 10 дугаар анги хүртлээр ааваас нууцаар уулзаж бүхэл зүйл ааваас л нууц байдаг байлаа. Аа болохоор надад аим. Тэгэл харамлал их юм болноо. Тэгсэн нэг өдөр бид хоёр манай байрны арын байранд орцны гадаа суучаад юм яриад байжсэн чинь бид хоёрын сууж байсан орцны яг уртлын орцноос нь гараад ирдээ. Пүү бид хоёр айгаад хоёулаа зүхтаад гүүж яваад найз залуу маань газар унчлаа. Тэгсэн чи цаашаагүй намайг танихгүй гээл. Би хаяал зогцсон. Тэгсэн аав гэрт давуулаад ороод ирдээ. Ийш чаваас миний охин хүнээ байж байгаа юм байна л да. Хүний алаг үр дэгээд шунагчхад зогчих юм гэж авсан. Тэгсэн найз залуу маань бандсандаа нэг охин намайг дээрлэхэд дэгээд шунгаагаад зогчихсан гэд хэлсэн юм байна л да. Аав яг тэрийг харсан тэг. Хүнээ байж байгаа юм байна. Аав дандаа надад хувцас сонгож өгдөг байсан болохоор хаанаас ч харсан тань нугаас би нүүр улаад юу ч хийж чаддгүй. Тэгсэн чинь заах нь хоолой гэдэг. Манай энэ угаасаа багын юм сахилахгүй. Яг вэ ах нь өөрөө тийм байсан юм. Миний ширийг хатаах гэж байгаа юм байлгүй энэ тэр. Сүртэй юм яриад. Тэгээ аав гарынхан лавшаа хийж өглөө. Бид гурав хоол идээ сууж байсан чинь аав та хоёр ингэж нууж хааж хүнд худлаа хэлэн барин зүгтж найзлах ямар хэрэг байдгийг гэсэн чинь найз залуу маань идчихээс хоолндоо хахаад хамраар нөгөө гойм нь унжаад ороод ирсэн гинэ. Тэрийг нь харсан аав би буруу хоол хийчихээд будаа хийчихдэг байж. Өө будаа нь хамраар нь гарчвал буцаад хоолноос нь олгцсон. Чиний хамраар гарахгүй ямар хоол хийж өгөх байсан юм бэ гэдэг. Бүр их шооч юм. За шоош төрөөгөөд угаасаа манай аав алдартай. Арай гэж гайг болоод явах барих болсон чинь аав ах нь бодож үзлээ. Дараа ирэхэд чинь тасалсан гурилтай шүл хийж өгье. Арайч хамраач нь гарчихгүй байгаас тэ энэ төр гэл. Ингээд найз залуу маань анх аавтай танилцж бид хоёр ааваас зүхтааргүй болсон. Тэрний дараа ааваас ямар айлаас гарч ирсэн юм хинийх байдığım гэж хардангуй асуусан чинь аавынх нь уулздаг нэг эмэгтэй байдгийг хоёулынх нь нуусч өгч авт юм да. За Та одоо юу яриад байгаа ингээл уурлах гэсэн чинь худлаа аав нь сүү зардаг эмээгэнд нь орж чиний дуртай шар тостой борцгийг авах гэсэн чинь эмээ нь хөдөө явчихсан байна. Бас их хартай юм а чи тэгээд намайг бас явуулаас тэ. Ээж байн хэлтий. Бурхны сорьсон бэрхшээл болгоныг амжилттай давсан болохоор надад аавыг чинь бэлэг болгож шагнасан юм а гэж ээж нь хэлдэг нэ. юу гоё. Хагас өссөн амьдралыг минь хайлтал дүүрэж өгсөн болохоор дараа төрөлдөж хантайгаа уулзраад ахин дахин аз жаргалтай амьдрал шунан дурлагсан гэдгээ. Аав ээжийг бас бидний хайрын дэдэр хайрлан харин аавыгаа бид хүний дэдэр хайрлан харин нөгөө бор хүүгийн хувьд хоёр хүүхдийн аав болчихсон яваа гадаад хүнтэй суусаан гинэ. За. За яг вэ тэгээ аав охин чинь тэгж байгаад нэг сайхан хантай болно гээл байж байна. Хөгжөлтэй түүх гэхээр л оруулчлаа. Ханьгүй хүн чинь тэгэл нөгөө Excel дурсан шүү дээ хинэ. Сайхан залуу байсан юм уу? Замл нийлэг болохос гэнэ. Тэгээд дунагцсан юм ч үгүйс. Энэ нэг жижигний нас уншчих. За гэд копи гинэ. Манай том хүү дүүгээ 0-д оруулаад бүксийн савандаад сүртээ угаад харна. За болно доо гэсэн чинь би өөрөө үнсдэг юм а. Тэгээд үнсдэг юм уугааж ийн гэсэн гинэ. За Тоя Батмөх гэдэг бүсгийн хөгжилтэй дүүхэн Facebook од болсон гинэ. За Нөхөртөөгөө суугаад төрсөн өдрийг анх удаа тэмдэглэж өгөх гээд би гэдэг хүн бараг 6 сартаа жирэмсэн эхот харуулахаар хотод очисон байсан юмдаг. Угийн эмоц өндөртэй хүн болохоор гэр бүлийнхнийгээ төрсөн өдрийг бол ингээл ястаа алгасгүй тэмдэглэж өгдөг гинэ өөрөө. Анхны удаа тэмдэглэж өгөх гэж байгаа учраас нэлээд сэтгэл гаргалаа. Өмнөх өдөр нахагч хоёртойгоо хувилдаж ярилцаад жүжигийн тасалбар бас гой бялуу аваад ирээрэй гэж хэлчихсэн. За тэгэл төрсөн өдрийн өглөө баяр хүргэчгээд огт тоохгүй байгаа дөр үзүүлээл том гизтэйгээ далимдуулаад үд болтол гүрийгээл унтахтаа хөвтөд өнгөрүүлчихсэн. Манай хүн өлсөд байгаа бололтой нилээн байж ядаад байна. Би ч бүр стоосон шинжтэй нойр хүрээдгээд хөвтөд лээлээ. Тэсгэлэн алдаад байгаа бололтой тэгсэн ирнэ ягч хэлчихэж чадахгүй ингээ хөрвөөгөөд лээлээ. За тэр хооронд чинь би ч өөрөө бас өлсөд хэцүүдэж байгаа. Гисэн ч тийм юм сэдэж байгаа хүн чинь юу ч хэлж чадахгүй шүлээ залгаад аргу өдрийн талыг өнгөрүүллээ дээ энэ. Ашгүй харин агч бэлтгэлээ тараад ирлээ дээ. Би гялс угтаж аваад бялууг нь нууцглаа. Тэгээ ахын найзтай дөрвүүлээ болоод гарч хоол идэгээд хэлтэл нөхрийн царайнд баярын нэмсэлэл гялс ашгүй нэг юм гархан гэж бодсон баг. За тэгээ хоолоо идчихээ жүжигээ үзчихээд нилийн орой бараг 12 болж байхад буцаад өлсцгөөсөн хүмүүс гэртээ ирээд лаага үлээлгэнгээ тооцоолсон байсан болохоор замаараа дэлгүүр ороод яаж хоосон байх вэ үлссэн гэсэн 3 залууд хям талах кола энтер аваад гэрлүүгөө орлоо. Тэр үед ах баян ушуунд наг захын зуны жижиг гэрт амьдардаг байсан юм.
2 төмөр ор энтертэй. За тэгээд нөхрийг худлаа хэлээд машинаас нэг юм аваад иргээд гаргаваа. Тэр хооронд ширээ засах гэж сандраад л тэгсэн анх шууд газар хүнжил дэвсээ тавьчих уу гэхээр за гэд навсаас нь том хүрэн хүнчлөөд илгээд голд нь билууга тавиад бас болоогүй талах ям колого тавиад гаднаас орж ирэхэд нь төрсөн өдрийн дуу энтер дуулаад тэр 4 анта гэрт бол жинхэнэ сэтгэлээсээ бэлдсэн бидэндээ бол пар юм да гинэ. За тэгээд бэлдсэн бэлгээ өгөөд жижигхэн жигтэйхэн үнсэж агаад хамт батарей татууллаа да. Одоо бодоход өөртөө бол ёстой тэнгэр тултлаа сайхан баярлуулсан энэ гэж бодоостой. Хөөрцөн гарал байсан. Мэдээж яаж зүгээр ах вэ? Facebook чинь жинхэнэ ирчээ авчихсан хүн болгоно пост оруулаастай байсан юм болохоор хандаа сэтгэлийн улуурнаас нь гарсан хідүү үгээ хэлхэж аваад сөрхий зураг энтер оруулаад ичхгүй нөгөө талах яам коло энтерээ дараад бас оруулчихжээ ичмээр гэж гинэ. Тэгээд датач дууслаа шууд л унтаад өглөө. Маргааш нэг хувийн имлэг дэхот харуулах гэж цаг авъя гэж бодоод нөгөө имлэгийнхээ дугаарыг фэйсбүүкээс харахаар болоод сүүлийн 301 жирээ юутаач ороод харчихъя гэд датагаа асаагаад фэйст орлоо. Дата асаахтаа зэрэгцээл дондон гээл жигтэйхэн залгаа үеийн залгаагүй ингээд дуугараастаа битүү чат ирээстэй утас бараг шатах нэ үнэн шок гайхаал харсан чинь бөмбөрцөг энтер чинь 100 гаруй мэдээлэлж байх шиг найзын өсөлт энтер чинь бүр хязгааргүй их бүр шокроод гайхаад юу нөгөө дугаар харах бүр шоконд ороод гацчихсан тэгэж гайхаж ядаж байтал нөгөө 301 дууслаа. За тэгээд нэг сэтгэхэд дата аваад тухтаа нарахгүй орлоо доо. Нүдний булаа шүдний чигчлөөр гэж нөгөө амар зурагч нь фэйсбүүкээр дүүрэн тавьчихсан. Тэр зураг юм биш. Би одоо санаж. Ястаа толгойдоо болгоно шеэрлж гисэн битүү комент, битүү лайк. За тэр од хүмүүс хүртэл ямар хөөрхийн импэ энтер гэж шеэрлж гисэн. Амьдрал сайхан гэдэг групп дээр лаг уянган алилтаа пост оруулаад тэр нь 20k лайк энтер авчихсан. Бит хоёр бүр итгэж өгөхгүй хоёулаа ичээд санаа зовоод таньдаг мэддэг хүмүүс хүртэл тутан залгаастаа яриастаа одоо тэр юу ч биш Монгол комментэр хүртэл ярьсан байгаа юм чинь гинэ. Орон таньдаг ихтэйгээ уулзаад онгоо олж яана гэж ярьсан чи хүүе тэр чи юм уу би өдөржингөө ямар хөөрхөө асууд вэ гэд таарах болгонд нь лайк дараад явсан штэ гэж авдیں۔ Хамгийн хөөрхөн нь тэр хитэн зүүн коммент донд сөрөг коммент ёстой байгаагүй. Жаахан эвгүй нь ядаж ширээ байдгүй айл юм байх та хүүе төмөр ор одоо алт байдаг юм уу энэ хоёр яг алтны нинжанууд байх. Их л ядруух амьдрт юм байна гэсэн байсан. Постарал бүгд л өхөөрцөн ад жаргал ирүүлсэн байсан нэг хөөрхөө. Үгүй яас тэгээд эвгүй юм байна лээ. Эмнэлэгтэй үзүүлэх гээд автобусан суусан чинь хүмүүс хоорондоо нудралцаж инээгээ шивнэлдээд вээгүү гинэ. Үгүй тэгээд тэр үедээ жухам ичээд байсан чи одоо эргээд дурсахад 0 дурсамжил байдаг юм да. Бас болоогүй 2015 оны хамгийн их хайр шингэсэн зураг энтер гээд тодорчсон. Шинэ жилээр нь явж иж билээ. Хантайгаа ханлаад 3 сайхан хүүхдийн аав ээж болоод сайхан амьдарч байна. 9 сарын 9-нд та нарын тоглолтын дээр 9 жилийн яваа тэмдэглэх гээд хоног толоод догтлоод л сууж байна да. Мэдээж хүний л амьдрал юм хойно жаргал зовлон хоёрыг ээлжил туулаад муухай ааштай байвал төмс луун болоод сайхан ааштай байвал туйлын сайхан ханим нь амьдрал гээгүүлсэн нар энтер гээд жухам амьдрах сайхан эргээд бодоход цаг хугацаа ястаа харавсан сум шиг хурдан өнгөрчтэй. Заримдаа бид хоёр ярьдгийн хойлоо төмөө олон хүний өрөөлөөр өрөөгцөн хазаах ирэхгүй хүмүүс шүү гэд. Ер нь тэгээд хайрлуулна гэдэг нь өөрөө ухаан юм байна дөө. Бүх асуудалтай алж жаргал хүсээ. Хандаа хайртай шүү. Сайн аав, сайн хань байж чаддагт баярлаа. Ааштай ханыхаа аашиг дэвчиж нэгэн биеийн тал болсон болон амьдарч байгаад дахин баярлаа. За тэгээд нөгөө алдар зураг хавсаргав. Фэйсбүүкээр хаа сайгүй явсаар байгаа чанар нь муудаад бүрсээс бас сүүлд жаахан ичээд тал талаас нь кроплчихсан гинэ. За тэр зургийг бид нэр одоо YouTube руу нөгөө яхта оруулж байгаа юм байна шүү дээ. Тийм. За ингээд энэ хүрээд 2023 оны 8 дугаар сарын 30-ны 5 гарагийн үдээ хачир нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчийтлээ мишиг сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид Монголын ирээдүйг өөрчлөх нэг түмэн инженерийг бэлдэж байна. Pinecone Academy за мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь очир тагнасан био брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа зандаа. За баярлалаа гэрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын стандартаар баталгаажсан хүнсний манлай үйлдвэр Очир Дагинс. Утас 76 тэгтэг 75 30 90 30 75 30. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч 18-аас дээш насныхад зориулсан лип хөтөлбөр Pinecone Academy
Мэдээлэл авахутас 72 7000 8000 72 7000 8000. Үдийн хажир нэвтрүүлэг хөтлөгч Занда, хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3